Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэхүү дугаарыг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр 1-2 дахь дугаар маань цэцэгдээд маш олон хүмүүс сэтгэлээ бас үлдээсэн байсан. Тэрэнд бол бүгдээрэнд нь маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Хятадын Juicy гэсэн нэртэй брендинг бүтээгдэхүүнүүд ямар байсан талаарх ревювийг үзээд дараад нь болохоор сүүлд худалдаж авсан бүтээгдэхүүнүүдэд би та бүхэнд танилцуулах гад бас ингээд савндаа хийгээд бэлтчихсэн байгаа. За тэгэхээр Хятадын эхлээд брэндээ хэдүүлээ үзье гэж бодож байна. За энэхүү брэнд маань болохоор Хятаддаа нэлээд одоо тийм viral болоод байгаа. Бас одоо бусад энгийн бүтээгдэхүүнүүдийг бодох юм бол нэлээд тийм одоо өндөр үнэтэй, илүү чанартай, савлгаан амтэр айгу одоо яг юу гэж хэлэх юм бэ? Миний хувьд бол одоо энэ яг одоо зах зээл дээр байгаа viral тийм high end бүтээгдэхүүнүүд гэж байгаа штэ. Тэр бүтээгдэхүүнүүдээс хүртэл маш сайн савлгаатай, ер нь бүтээгдэхүүний өөрийнх нь хувьд ч гэсэн маш тайжгүй байсан. За тэгэхээр эхлээд Juicy буюу за Хятадаар бол энийг Jiaosu гэсэн тийм нэртэй юм байлээ. Тэгээд одоо англи нэршил болгоод өөр ингээд нэрлэлсэн байсан. Энэ бүтээгдэхүүн ямар байсан талаар та бүхэндээ хуваалцъя. За эхний бүтээгдэхүүн болохоор Lasting Glossy Rouge гэсэн 503 гэсэн өнгө байгаа. За энэ болохоор юм gloss агаад байгаа байхгүй юу? Ер нь бол Хятадын одоо энэ бүтээгдэхүүнүүд ихэвчлэн нэг жоохон ижлэхэн иймэрхүү төрлийг хийдэг болцсон байлээ. За тэр нь ямар вэ гэхлээр араас нь ингээд түлхээд тэгээ урдаасаа ингээд гарч ирдэг. За энэний бас нөгөө нэлээд тод бичлэгийг та бүхэнд үзүүлчих болохоор ойлгомжтой болох бах. Энэ болохоор юм саатай. За тэгээд одоо яг би түрхсэн байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол ийм урууланд бас тижэл өгөхөөр тэгээ өнгөний хувьд болохоор миний сонгосон өнгө нь бас л тийм одоо natural харагддаг хитрхи юм тод өнгө биш тийм өнгө байсан. Энэ одоо уруулын gloss бол надад их таалагдсан. Эннээс бол ер нь авч болохоор санагдсан. Тэгээд яг өөрийнхөө нөгөө нэг Taobao дээр байдаг official website дээр энэ өнгө болвол нэлээд тийм олон хүн авсан, хамгийн их хүн авсан гэсэн өнгө нь байсан. За тэгэхээр энэ брендийн дараагийн бүтээгдэхүүн бол Satin Multi-Purpose Stick гэсэн нэг ийм бүтээгдэхүүн байгаа. За энэ болохоор хацар өнгөлөгч байгаа. Хацар өнгөлөгч. За тэгээд тосон blush гэж байдаг шүү дээ. Team blush гэсэн. За тэгээд савлгаа нь болохоор ийм. Энэ нэлээд сонирхолтой савлгаатай байсан. Урталтаа бас ийм таглаатай. За энэ тосон blush-ны хувьд бол та бүхэн яг ингээд хуурай blush төрхтэй, тосон blush төрхтэй гэдээ ер нь хүмүүс ингээд өөртөө тохирохыг илүү үзээд идэг шүү дээ. За энэ миний хувьд болохоор ер нь жоохон тосон blush-нууд жоохон хэцүү санагдаад байдаг. Энийг бол будах арга нь бас жоохон өөр байгаад байдаг. Хуурайг бодох юм бол одоо ингээд гарн дээрээ ингэж авч жоохон тарааж байгаа. За тэгээд дараад нь болохоор багсаараа тэрэн дээр товшиж байгаа. Тэгээд ингээд төрөхгүй болохоор шууд энийгээ ингээд одоо хацар дээрээ ингээд төрчих юм бол будагтай холилдоод бас айгүй жоохон тиймэрхүү болчдөг. Тийм болохоор энэ бол бүтцийн хувь айгүй дайжгүй. За тэгээд өнгөний хувьд болохоор яг уу яг Аз эмэгтэйчүүдэд зориулсан за юм нэлээд цайвар арьстай хүмүүс ахын бол энэ бас ер нь дайжгүй санагдсан. Бүтээгдэхүүний одоо нэгтаршилч гэдэг юм уу гаралт энтер нь бол яг уу дайжгүй байсан. Нэлээд тийм natural өнгөтэй. За би тэг болж өгвөл нэг яаганыг сонгож авахгүй байхыг боддог. За тэгээ артталтаа болохоор юм тусдаа бас ингээд онгоодог юм зөөлөн спонж шиг юмтай байгаад байсан. За энэгээрээ ингээд нөгөө тараах тийм л зориулттай юм билээ. Гэхдээ тосон ийм блашиг одоо болж өгвөл яг ийм спонжор биш багсаар ингээд тараавал айгүй илүү сайн ингээд натуралны тардаг юм шиг санагддаг. За энэний савлгаан энэ бол бүр үнэхээр хөөрхөн байсан. Одоо барыг солонгос юм нөгөө нэг одоо тийм бүтээгдэхүүнүүдийн савлгаанаас ч гэсэн илүү надад гоё санагдаад байгаа. Энэний савлгаа нь үнэхээр nice байсан. Савлгаан дээрээ бас бүтээгдэхүүн дээрээ гээд аль алин дээр нь анхаарсан тийм брэнд юм шиг санагдсан. За дараагийнх нь бол эдний сүүлд гаргасан юм limited edition байсан. За энэ болохоор бас уруул lip gloss байгаад байгаа. За энэ өнгө нь болохоор 659 Joy Pink гэсэн өнгө. За энийг бас би хэрглэж үзсэн. Та бүхэн анзаарсан бол сүүлд гарч байгаа. За энэ Хятад брендинг глосснууд ихэвчлэн дандаа юм урталтай юм төмөр ийм хошуутай болцсон байлээ. Тэгээ энэний давуу тал нь надад юу гэж санагдсан гэхээр яг ингээ урууландаа түрхэх үеэр айгүй гоё тийм хүүтэн ингээд урууландаа хүрэж байгаа юм шиг. Тэр нь айгүй ер нь тааламжтай юм билээ. Тэгээд энийг бол би хэрглэж үтсэн. Gloss-ны хувьд бол надад энэ одоо брендинг хоёр чин gloss нь хоёулаа таалагдсан. Эднэр бол худалдаа авалт хийхэд айгүй зүгээр юм билээ. За тэгээд энэ болохоор нөгөө Valentine баярын юм limited edition гэсэн баггүй. Савлгаа энэ төр бүр айгүй хөөрхөн. Энэ Juicy-гийн брендинг ерөөсөө л би хэрглэж үзээгүй мөрчлөө савлгааг нь хараад баг уулгаалд маш тийм гоё байсан. Энийг одоо ингээд бэлэнд өгөх ч юм уу. За өөрөө юм жоохон fancy юмнууд хэрэглэх туртай. Арай тийм high end бүтээгдэхүүнүүд хэрэглэх туртай бол энэ бол яг тийм хүмүүс, дуртай хүмүүст зориулсан юм шиг тийм
гоё бүтээгдэхүүнүүд байсан. За дараагийнх нь болохоор Jelly Eyeshadow Stick гэсэн. Энэ болохоор энэ Juicy-гийн брендинг хамгийн алдартай ийм одоо нөгөө саа байгаад байгаа байхгүй юу. За Diamond Beige гэсэн өнгийг нь би авсан. За тодорхойд ингээ гаргаад харуулах юм бол та бүхэн мэдэх хүмүүс нь ер нь бол мэдэх ах хэрэгжилж ирсэн. Энэ бол эдний хамгийн алдартай бүтээгдэхүүн байхгүй юу. За тэгээд юу вэ гэхлээр энэ бол саа байгаад байгаа. Хаана төрхдөг вэ гэхлээр за ингээд нүдэндээ төрхөж болно, хөмсгөнийхөө доор төрхөж болно. За ингээ highlight хийж болно. Одоо нүднийхээ ингээд урт хэсгээр гих мэтчлэн хаасаагүй төрхөж болно. За тэгээд энэ бол одоо энэ бүтээгдэхүүн дундаас хамгийн их таалагдсан нь бол энэ байгаа даа. За хятадууд бол үнэхээр бүр сааг бол бүр төгс хийгээс сурчиж бүр үнэхээр гоё. Одоо ингээд хятадын би нэг 3 брендийн бүтээгдэхүүн авахад тухайн 3 брендийн одоо энэ саанууд байна шүү дээ тий. Солонгос, Европ гэд бүх одоо улс орны бүтээгдэхүүний хамгийн гоё саатай нь хятадынх байгаад идэг. Тэгэхээр ийм одоо ийм glowy харагдах дуртай, ийм highlighter дуртай хүмүүс ах юм бол хятад makeup брендийн бүтээгдэхүүнүүдийн сааг хэрэглэх юм бол бүр ийм агсан төвшөнд байгаа гэдгийг та хэд ойлгоно гэсэн үг. Тэгээд миний хувьд бол энэ мэдээж хамгийн их таалагдсан. Би энийг бол хэрглэж үзсэн. Тэгээд яг ингээд төрхөнгүүт хэсэг хугацааны дараа хатаад тэгээ ерөөсөө тэр нь бол ингээд арилдахгүй, өөр юмтай ингээд зунгаарлахгүй. Дараа нь угаахад ч юм уу те эсвэл ингээд нөгөө oil cleanse хийхэд за эсвэл нөгөө цэвэрлэгч усаар ингээд арчингууд айгуу сайн арилчихна. Тэгээ та бүхэн болохоор энд ингээд нөгөө чагсаагаад оруулаад яваад байгаа учраас ямар байсан гэдгийг бол тэндээс харах боломжтой. За энэ брендийн дараагийн бүтээгдэхүүн бол хацар өнгөлөгч байгаа. За cream peach өнгөтэй M229 гэсэн өнгөнд байгаа. За ийм одоо хуурай хацар өнгөлөгч байсан. Миний савлгаа энтер нь бүр үнэхээр хөөрхөн. Өстой cute, айгуу гоё исэн. За гимн гэх юм бол за яг ийм blush нь бол надад ерөөсөө таалагдаагүй. Гаралт нь айгүй бага. За тэгээд ийм нэвтэршил нь бүр ийм хитрхи амар одоо нэвтэршилтай гэх юм ингээд ерөөсөө баг гарч ихгүй. Эсвэл энийг ингээд ийм шаазан шиг бүр ийм цав цагаан нүртэй хүн хэрэглэхгүй болохоор ерөнхийдөө одоо ийм Монголын жоохон ийм хөрслөг бор энэ төр бол тэрэн дээр бол энэ өнгө гарахааргүй бүр тийм амар бүдэг гаралттай юм бэлээ. Тэгээд иймэрхүү одоо blush авах гэж байгаа бол арай жоохон тодыг аваад тэгээ нүүрэн дээр тэр нь ингээд арай жоохон уусаад үндсэн өнгө нь гарч ирнэ гэх юм уу. Тэгэхээр энэ иймэрхүү яг blush авах гэж байгаа бол арай жоохон тод өнгө аваарай гэж зөвлөмөр. Энийг болохоор би peach гэдээ авсан чинь зурган дээр харахад бол ингээд энэ илүү natural өнгө юм байна гэсэн чинь тийм бол ерөөсөй байгаагүй. Тэгэхээр яг иймэрхүү blush авах гэж байгаа бол энэ peach гэдэг өнгийг нь битгий аваарай гэж зөвлөмөр байна. За энэ брэндээс хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бас л blush байгаад байгаа. Түрүү нөгөө хэлжсэн шүү дээ энэ нэг Valentine limited edition гэд гаргачихсан байсан. Тэрнийх нь blush ахгүй юу. За энэ blush одоо ямар учиртай вэ гэхлээр тосон blush байгаа. Бас л romantic pink гэдэг өнгийг би сонгоцсон. Дараа нь энэ өнгийг сонгосондоо ерөн жоохон харамссан. За тэгээ бүтцийн хувьд одоо ингээ харахад ийм айгүй бүдэг өнгө хгүй юу. Тэгээ яаж аваад ч юм энийг би ингээ заас арай л натуралны өнгө юм байна гэж бодоод blush мэдээж тод өнгөтэй байгаад хахаар жоохон тиймэрхүү байгаад идэв ш. Тийм болохоор арай ийм натуралны өнгийг нь авцсан чинь надад бас л энэ таалагдаагүй. Ерөнхийдөө бас л ингээд нөгөө гарандаа түрхээд тэгээ багсаа ингэчээж нүүрэндээ түрхгүй болвол энийг ингээ ялбаалахад шууд ингээд авангуутаа ингээд түрхэх юм бол энэ бол айгу тохиромжгүй санагдсан. Савлгааны амар гоё агаад надад иймэрхүү савлгаа бол бүр амар таалагддаг. Бүр амар хөөрхөн байсан. Даанч ингээд надад бол яг ийм хэрэглэхэд тохиромжтой биш гэх юм уу нэг тийм төрлийн санагцаа. Одоо ер нь бол ингээд blush гэж хэлэхэд хитрхи юм гулгасан шингэн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрэглээнд айгу юм тохиромжгүй баг ийм уруул өнгөлөгч шиг ийм шингэн blush байгаад байсан. Тэгэхээр энэ blush яг ийм царайтай blush авах юм бол битгий аваарэ гэж зөвлөмөр байна. За энэ Juicy-гийн брендийн бүтээгдэхүүнүүд болохоор ийм байлаа. Ерөнхийдөө бусад яг одоо хятад брендийн бүтээгдэхүүнүүдийг бодох юм бол үнийн хувьд арай үнэтэй, арай илүү тийм тансаг, тиймэрхүү байсан. Надад бол ерөнхийдөө бол таалагдсан. Гэхдээ яг бүтээгдэхүүн худалдаж авах үедээ сайн ингээд сонголтоо зөв хийхгүй болохоор одоо над дээр шиг жишээ нь ингээд энэ хоёр blush дээр бол ингээд алтчихж байгаа байхгүй ямар ч бараг ингээд хэрэглэхгүй шахуу ингээд ийм болцсон байгаа даа. За одоо болохоор Солонгос гой сайхны бүтээгдэхүүн худалдаж авсан мөн хэрэглэж үзсэн талаарх сэтгэл рүү орё гэж бодож байна. За энэ удаад үзүүлэх бүтээгдэхүүн болохоор ихэнх нь доктор Алтаягийн бүтээгдэхүүнүүд байгаа. За энэ доктор Алтаягийн сүүлд гаргасан. За би одоо сүүлд гаргасан гэж бодоод байна. Яагаад вэ? Ямар ч байсан ийм одоо чиг өгөх ийм цэнхэр ийм цуврал бол доктор Алтая гаргацсан байсан шүү дээ. Тэгээ би сайхан авч энийг бол хэрэглэж үзлээ. За энэ болохоор шүү дээ те. Одоо бүгдээрээ бол ерөнхийдөө ийм ямар ч төрлийн арьсан тохирох юм чигшүүлэх бүтээгдэхүүн байгаад байгаа байхгүй юу. За тэгээд миний хувьд юу гэж бодогдсон гэхээр энэ бол миний хэрэгжилжсэн хамгийн сайн нарны төснүүдийн нэг байсан.
би бол хэлжсээр Round Lab-ийн нарны цэцэг би төрөх дуртайгаа хэлжсэн шүү дээ. За тэгвэл тэр тостой харьцуулах юм бол энэ илүү шингэн бүтэцтэй, илүү тийм одоо юм milky гэх юм уу? За ингээд төрхөнгүүт одоо ингээд жоохон одоо энэ гоочлолтон ч гэсэн илүү удаан, илүү тийм шингэн бүтэцтэйс. Энэ бол бүр үнэхээр гоё, бүр супер нарны цэцсэн. Тэгэхээр энийг бол одоо яг минийх шиг арсны онцлогтой хүн бол ямар ч асуудалгүй хэрэглэж болохоор юм байлээ гэж хэлмээр. Энийг бол би авсандаа маш их баяртай байгаа. За дараагийнх нь бол энэ Dr. Althea-гийн Aquamarine Jelly Mist гэсэн ийм мист байгаа. За энэ яагаад ийм жоохон болцсон гэхээр энэний бүр цацалт нь үнэхээр фейлний заяа. Dr. Althea ч гэсэн эннийхээ савлгааныхан за энэ шүршилтийнх нь энэ мист гэдэг байгаа. Эннийхээ одоо энэ алдаагаа одоо өөртөө ч гэсэн сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Хүмүүс ер нь яагаад онлайнаар энийг юусоо энэ шүршилт нь айгүй муу гэдгийг юусоо яриаггүй би ойлгоогүй. За энэний реклам нь ингээл айгүйх яваад исэн баггүй. Тэгэл хүн болгоо ингээл шүршээл амар гоё гэд харна. Үнэхээр ийм jelly юм бэ чи яаж ингэж ямар ч одоо тий асуудалгүй ингээд шүршигдээд идэм болоо гэж худалдаж авсныхаа дараа мэдчихэж байгаа байхгүй юу. За ингээд шүршингүүт ингээд хошуу хэсэг дээрээ нөгөө яг ингээд цацдаг нөгөө спрей хошуу хэсэг дээрээ ингээ үлдчихэд юроосо тэр нь ингээд доошоогоо ингээд урсаж гоож нөө гэхээс нүүрлүү яг ингээд шүршиж байгаа нь бол бүр айгүй бага байсан. Үнэн асуудалтай. Уг нь бол эдгээр чинь ингээд шинэ технологи нэвтрүүлээд ийм гелийн имийг хүртэл мист болгож болдё шүү гэсэн утгатай ямиг гаргацсан байгаа даа байхгүй. Гэхдээ миний хувьд бол энэ бүр шүршилтэн өстой бүр үнэхээр асуудалтай заяа. За тэгээд яасан бэ гэхлээр ингээд тал нь ингээд байхгүй болцсон. Би тэгээ сүүлд ингээд нэг салгаж хийх савлгаа юм яг ийм серум хийдэг ийм савлгаа авсан бохгүй. Нэг нь шүршдэг, нэг нь болохоор яг ийм сав байгаа даа. Тэгээ энэ дотроо ингээ хийж агаад тэгээд ингээ шахаад гаргаж ирээд хэрэглэнгүүт энэ үйлчлэх нь бас амар сайн юм байлээ. Ерөөсөө ингээ нүүрэн дээр ингээл гулгадаг. Одоо зүгээр нэг энгийн серум төрөхөд яхаа ингээл мэдээж гулгадаг штэ. Тэрийг баг 2 дахин илүү ингээд гулгамтхай болгоцсон юм шиг. Нүрийг бүр амар сайн чигшүүлдэг. Одоо саяны хилээдсэн энэ нарны цэс байгаа цэсэр штэ. Эдгээр чи ерөөхдөө ингээд баг нэг цоврал юм шиг юм цэнхэр өнгөтэй яваад байгаа штэ. Энэ мист бүр үнэхээр гоё исэн. Даанч шүршилт нь болдгоо. Тэрийг одоо засахгүй л хата одоо бодол нэгэнт ингээ гаргацсан юм чинь. Тэгээ ийм савнд хийж агаад одоо иймэрхүү нөгөө жижиг савнууд гадар зардаг штэ. Ийм савнд хийж агаад хэрэгэлсэн чи ёо энэ бүр амар гоё исэн. Үнэхээр гоё юм билээ энэ цэгэр цоврлно. Тэгээ энтэй адилхан бас одоо яг ийм байгаад байгаа штэ. Энийг бас эднэртэй хамт би хэрэгжилж үтсэн. Энэ бас үнэхээр гоё исэн. Доктор Althea-г би бас урдны дугаараар хэлжсэн ингээд ерөнхийд нь авч үзэхээр энэ брендийн бүтээгдэхүүнүүд үнэхээр сайн байгаад байдаг байхгүй. Надад ямар ч байсан ер нь аягүй сайн тохироод идэв. Тэгээ энэс бол би дахиж авъя гэж бодсон. Энээс би бас дахиж авъя гэж бодсон. Энэ мистнес би бас дахиж авъя гэж бодсон. Бүр тийм аягүй сайн бүтээгдэхүүн байгаад исэн. За энэ дараагийнх нь болохоор энэ юу тос нь байгаад байна. Aquamarine Watery Cream гэсэн байхгүй. За энэ бас ингээд яг л одоо нүүрэн түрхэхэд ингээд бүр одоо нүүрэн дээр ингээд одоо юм давхраг энэ төр үүсэхгүйгээр яг л одоо ингээд арсанд айгуу гоё шингээд эннийхээ дараа хэрэгэлдэг байхгүй юу? Энийг хэрэгэлдэг. Тэнгүүт ингээд энийгээ энэ тос маань төгжиж өгч байгаа учраас энийг ингээд хослуулад хэрэглэх юм бол яг одоо бүрэн үйлчлэгээ өгнө гэсэн үгтэд бүр үнэхээр гоё эсэн. Энэ цэнхэр цуврал бол бүр миний ойрт хэрэгжилж байсан хамгийн гоё цуврал байлаа. За тэгээд дараагийн танилцуулах бүтээгдэхүүн бол Anua-гийн сүүлд гаргасан энэ 2 маск байгаа. Та нар энийг бол угаасаа сүүлд нэлээд харж исэн баах. Demon Hunters-тэй ингээд хамтраад яг одоо иймэрхүү цуврал одоо ингээд маскнуудынхаа нүүр царайг өөрчлөөд доторх одоо нөө орц найрлах нь бол адилхан л байсан л та. Энэ маскыг одоо ангуудаа би хамгийн эхлээд бол энэ PDRN-тэйг хэрэгжилж үтсэн. Энэ бол өстой гоё исэн. Яг л одоо нөө бүтээгдэхүүнүүдтэйгээ адилхан айгуу гоё байсан. Ямар нэг асуудал энэ төр үүсгээгүй. Харин энийг болохоор би энэ залууг нь харж агаад буруу сонголт хийцэн бэлээ. Өөр нэг юм цагаан үстэй байгаа цахгүй. Тэрийг сонгож байгаа буруугийн сонгоцсон. Тэгээ энэ болохоор юм ретинолтай, дээрэс нь нэмээд niacinamide-тай ийм night care mask гэсэн байхгүй. Энэ орой ингээд төрхөж хэрэглээд одоо унтах хэвээр нэг тиймхүү sheet mask байгаа цахгүй. Энэ дэр бол би failдсэн. Тэгээ энийг нэг хэрэглэсэн чинь маргааш нь миний арс бүр амар болцсон. Тэгээ би бүр ёо за энийг сайн ингээд нөгөө энэ залуугаас болж байгаа байхгүй юу? Би биш гэхгүй. Тэгээд та бүхэн ингээд сайн орц найрлагын царай марийг ингэж харахгүй байж байгаад орц найрлагыг уншиж байгаад аваарай. Тэгээд энэ дээр бол фейлцэн нэгийг тавиад дахиж би бол энийг хэрэглээгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор энийг би ингээ 2 дахь удаага авч जैन. За энэ хүүн болохоор яадаг бай гэхлээр ер нь та бүхэн ингээд зүгээр энгийн одоо супермаркет юм уу ороод нэг ингээд хөвөн худалдаж зүгээр нэг энгийн хүн худалдаж авдаг хүн байгаа юу? Би өөр нь тэгдэгээс ахгүй ямар ч хүн хамаагүй энэ төр гэдэг. Тэгээ сүүлдээ ингээд сүүлийн одоо 2-3 жилийн туршид ер нь энгийн хүн бараг худалдаж авах байсан. А яагаад гэхлээр тухайн хүн маань нэгдүгээрт ингээд бүтээгдэхүүнийг өөр дээрээ ингээд айгүйх уугаад идэг. Одоо нилээ их ингэж одоо
нөгөө cleansing water шүү дээ. Тэрийг нэлээд ингэж хасгаж ийж арчихгүй болохоор ерөөсөө ингээ нүүрэн дээр сайн наалтахгүй нөгөө хүнлэгөө шингэж орчих ерөөсөө болтгүй. Тэрнээс гадна ингээд арсыг жоох ингээ хатуу хөнгүүд аягүй жоохон эмзэгшүүлээд байдаг. Тиймэрхүү бас нэг тийм сөрөг талтай байгаад байдаг байхгүй. Тийм болохоор би хөвөн дээр бас нэлээд анхаардаг. Яагаад гэвэл cleansing water би бол өглөө оройдоо ингээд байнга хэрэгэлдэг учраас хөвөн бас айгүй чухал байгаад байдаг шүү. За тэгээд ямар сүүлд ингээд хөвөн хэргэлдэг болсон бэ гэхээр одоо та бүхэнд нэлээд нарийн харуулъя. Нэмгэн зузаанаа дундаж за тэгээд бариад үцхэд ер нь юм зөөлөн дүү. Яг ийм төрлийн хөвөн болохоор бүтээгдэхүүнийг өөртөө нэх их уугаад авахгүй одоо болж игэл арсан шингээх гэсэн нэг тиймэрхүү зорилготой одоо бүтээгдсэн юм шиг айгүй айтаахан байгаад байдаг. Энийг бол ингээ байнга хэрэгэлдэг. За тэгээд энэ хөвөнг болохоор 2 хуваагаад бүтээгдэхүүнийг ингээ шингээж агаад нүднийхээ доор за эсвэл хацар хэсэгтээ, дух хэсэгтээ, хамран дээрээ гэх мэт янз бүрээр ашиглаж болохоор энэ бол надад аюух таалагдсан. Ануагийн ийм хөвөн байгаа. Энэ болохоор ингээд үний хувьд ч ихсэн аюу боломжийн мөрчлөө дотроо бүр 60 ширхэгтэй 2 салах юм бол ингээд 120 ширхэгтэй байгаа байхгүй юу. Тэгээ нэг хэрэглэхдээ би ингээд нэгийг юм уу хоёрыг авч агаад тэгээ нүүрээ бүхэлд нэг удаа цэвэрлээд хоёр дахь дээр нь болохоор жоохон ингээд тонер өнтрөө шингээж агаад ингээд тавьчихдаг. Тэгэхээр одоо ингээд баг муухан маскнаас илүү дээр нэг 5-10 минут болоод хайдаг байгаа. Тэгэхээр иймэрхүү төрлийн та бүхэн хөвөн хэрэглэх юм бол нэгт арсан дээлтэй, хоёрт болохоор бүтээгдэхүүн ч гэсэн ингээд их зарцуулаад авахгүй нэлээд удчиж одоо нөгөө cleansing water маань дуусна гэсэн үг байхгүй юу. За сүүлийн бүтээгдэхүүн бол энийг одоо milk baobab гэж унших юм болоо. За ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Энийг болохоор би заяа бэлгийн худалдааны зөвлөгтэй ярилцж агаад одоо миний хувьд бол яг энэ биений тосны хувьд жоохон юм асуудалтай сайн гээд авчингуут ингээд одоо ингээд хамаг юмтай зууралтаад наалтаад ингээд би тослогтоод айгу тухгүй байгаад байдаг болохоор lotion дээр би ингээд арай жоохон жижиг савлгаатайг нь юу ч гэсэн туршиж үзээгээд энийг аваад тэгээ би 2 удаа хэрэгэлсэн байгаа. Энэ тос бүр айгу сайн lotion байсан. Нэрнгээсээ хараа. Өнөрний хувьд болохоор надад яг энэ төрөл нь таалагдсан. Pure and Freesia гэдэг юу юм бэ? Төрөл нь юм байна. Тэгээд түрхсний дараа ингээд айгүй хурдан жоохон байж байгаа шүү шингэчин. Тэгээд одоо хувцастай ордерний даав энтертэй ерөөсөө наалтаад авахгүй. За тэгээд биеийг бол маш сайн чигшүүлт юм байлээ. Тэгээд би эхлээд туршиж байгаа болохоор бас нөгөө урдных шиг амар тосон юм авчих үдэ гэж бодоод энэних болохоор ингээд том жижиг янз янзаараа савлгаатай. За тэгээд биеийн тос нь бараг 3 4 5 төрлөөсөн. Айгүй олон төрлөөдтэй юм байлээ. Ягаан, чернэлийн ягаан за тэгэл цэнхэр тэгээд ийм одоо бор өнгөтэй гэх мэт байсан. Тэгээ үнрийг үнэртэж үзэж агаад одоо ингэж задлж үнэртэж үзэж агаад тэгээ энийг нь юу ч гэсэн хэрглэж үзээгээд авсан байгаа. Манай гэрт ер нь ийм lotion айгүй хэрэглэгддэг хүүхдүүд түрхэн за бас нөхөр түрхэн би түрхэн гэдэг айгүй хэрэглэгддэг болохоор энээс би бол дахиж авна. Энэ бол үнэхээр бүр айгүй сайн бүтээгдэхүүн байсан. За ингээд өнөөдрийн та бүхэн танилцуулах бүтээгдэхүүн маань ерөөхдөө иймэрхүү байлаа. Ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн худалдаа авалтанд чинь бас энэ хүү зөвлөгөөнүүд хэрэгтэй болсон гэж найдаж байна. За тэгэхээр энэ дугаарын төгсгөлд та бүхэнд нэг бяцхан бас нэг одоо хайк зааж өгье. За тэр нь юу вэ гэхлээр бидний уруул ер нь бол за ямар нэг үед одоо ус баг ууснаас болоод ч юм уу те ер нь ингээд хуурашаад хатаад хагараад нэг тиймэрхүү зүйл байгаад идэв штэ. Гэхдээ бид нар ингээд нүрээ одоо ингээд хүчсэн арьсаа гуйжуулдгаас биш одоо уруулаа нэг тэгж одоо скрабдаад ч юм уу ингэж арчилдаг хүмүүс бол цөөхөн байгаа гэж би бодож байна. За тэгээ уруулын одоо скраб авах шаардлагатай болно. За тэгэл тэрэнд зориулсан ингээл нэг өөр бүтээгдэхүүн худалдаж авч ирснаас миний хэрэгэлдэг нэг арга юу байгаа вэ гэхлээр за ийм нөгөө шүдний ийм нэг одоо ийм утас байдаг штэ. Одоо яг ийм утсан шүү. За ийм утсыг яаж хэрэглэх вэ? Урууландаа хэрэглэх вэ гэхлээр за та бүхэн өөрийнхөө төрхтөг зүгээр энгийн нэг одоо уруул өнгөлөгч. За эсвэл уруулын бом. За тэ айл болгонд байдаг Vaseline гэж байдаг шүү дээ. Тэрийг ингээд энгийн төрхтгөөс нэлээд зузаан төрхиж жагаад тэгээ одоо ер нь сүүлийн үед бол одоо энэ lip gloss-нууд, lip balm-ууд ер нь урууланд төрхтөг ямар ч бүтээгдэхүүнүүд давхар одоо юм тижэл чиг хангалттай өгөх тийм найрлагатай болцсон учраас бас давуу тал гэж хэлж болно. Өөрийнхөө хэрэглэдэг хамгийн дуртай одоо юм уруулахаа бүтээгдэхүүнийг төрхиж жагаад за тэгээ энүүгээрээ ингээд сайхан юу яа ингээд scrub би та бүхэнд видеогоороос давхар харуулчих. За тэгээ ингэж скраб арга бол маш үр дүнтэй байдаг. Нэг их тэгж арсыг өвдөөд ингээд цочроогоод арсыг хуулаад авахгүй аягүй сайн одоо пилинг хийж чадна гэсэн. За тэгээд тосоо ингээд мэдээж түрхчээд хэдэн минут байлгаад ирэхээр угаасаа аяндаа ингээд уруулын чи арс зөөлрөөд ирнэ штэ. За зөөлрч ирснийг ингээд гараараа ч юм ингээд жоохон мэдэрч байгаа. Тэгээ нөгөөрөө усаад та бүхэн цэвэрлээд үзээрэй. За ингээд цэвэрснийхээ дараа тухайн хэсгээ cleansing water
ашиглаж арчиж агаад за эсвэл ингээ усаар зайлж угааж агаад тэгээд ахаад нөгөө нэмээд уруулынхаа бүтээгдэхүүнийг бол хэрглэж болно. За ийм хак байдаг шүү. Та бүхэн одоо уруулчин хаттайг уруулчин ингээд амгалтаад арьсчин ингээд сүрдэг ах юм бол энэ аргыг хэрэглээд үзээрэй. За ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан нийт үзэгчтэй баярлалаа. За тэгээ та бүхэн энэ удаагийн дугаарын сэтгэгдлээ комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Таны магадгүй хэрглэж үзчихсэн эсвэл хэрглэж үзхийг хүсэж байгаа ямар нэг бүтээгдэхүүн байх юм бол комент хэсэгт бас бичээд үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаараар viral бүтээгдэхүүний honest review part 2 цэцэгт болно. Нэр марцнаас яг энэ viral бүтээгдэхүүний review маань бүр 5 part орохоор болсон байгаа. Бүтээгдэхүүнүүдээ бол би чагсаагаад биччихсэн байгаа. Тэгэхээр та бүхэн дараагийн дугааруудыг цаг алдалгүй үзхийг хүсэн юм бол subscribe дараад хонхоо бас идэвхжүүлээрэй. Ингээд би урдны дугаараа бас энэ хэсэгт оруулчихъя. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.